Бид аялагтаа нэг юм байгалийн дурсгалд гоё хөшөө дурсгал хад сүг зураг гэл маш олон зүйлсийг ингээд Монгол орон нутгтаас олж хардаг л да. Үүн дээр манайхан нөгөө А дээр нэмэх нь Б тэнцүү лов гэл дүрийн А ингийнхэн гэл 10-ийн Б-гийн төгсөл 2000 тэд гэл 1900 тэд гэл энэ бичиж үлдээж байгаа нэг талдаа аяллыг өөрсдийнхөө хэмжээнд дурсаж байгаа боловч нөгөө талдаа түүхийн үнэт зүйлийг устгаад байгаа түүнд бас өөрчлөлт өгөөд байгаа дараагийн үгт буруу мэдээлэл хүргээд байгаа ийм асуудал үүсэж байна уу да гэж би бас хардیں۔ Тэр нөгөө нэг А дээр нэмэх нь Б гэсэн хүүхдээс буруу ирэхээсээ илүү бид нар өөрсдөө нөгөө нэг түүхийн үд хөдлөх соёлын өв гэж байгаа шүү дээ. Энэ өвөө бид нар хайхрамжгүй эзэнгүй хайсны гор байхгүй юу? Ядчил те тэрийг ийм нэг юм хашаалаад ч юм уу энэ бол ийм учиртай ийм дурсгалын газар байгаамаа те тэдэн мянган жилийн өмнө зурагдсан хүн одоо агуун хүмүүсийн зурсан ийм галерей байгаамаа те энийгээ бүгдээрээ хайрлж хангамаалъя гэд нэг пайц босгоцсон бол тийм болоочгүй ч юу байхгүй юу. Тэгэхээр өөртөө юмдаа те менежмент хийгээгүй эзэнгүй хайчаад тэгээ одоо бид нар тэр нэг ингээд нөгөө нэг ямар ч одоо өсвөр насндаа явж байсан хоёр хүүхдийг буруудах айгүй хэцүү. Бид нар эзэнтэй болох хэвээр юм эзэнтэй болж иж эзэн тэр хавийг ингэж хямгадаад ахаад тэрэн дээрээ тулгуурлаад мөнгө босгож явах хэвээр байхгүй. Бусал улсыг харахад гэтэл бид нар тэхгүй байна. Бид нар зүгээр л тэнд ингээд нэг тийм юм байгаа да. Манай монголчууд гадагшаа явахаар их соёлтой болчдөг. Тэгсэрнэ дотооддоо аялахаар их бүдүүлэг их одоо нөгөө байгаль ихтлгийдээ хайргүй ингээ орчин тойрноо ингээ бохирдуулаад үүний хор уршаар түүмэр гарах малын туураар одоо хогныхын сэгэн орох хог идэх энэ асуудлууд үүсээд байгаа надад нэг юм муугас надахгүй нэг юм ялаад байгаа юм шиг хүний нутгийг хайрлаад байгаа юм. Яагаад өөрийнхөө эх орныг өөрийнхөө нутгийг хайрлахгүй байгаа юм бэ? Яг гоо ер нь бол өдрөөс өдөрт бид нар ингээ жоохон сайжирж байгаа юу сайжирж байна. Тэгэхийн тулд өнөөдрийн битэрийн хийж байгаа подкаст өөр энэ нэг сайхан ухамсартай аялагчдын постууд эдгээр чинь соён гэгээр л болоод байгаа шүү дээ. Соён гэгээр л болоод байгаа. Хүмүүс тэрийг даган дуурайгаад ингэж бид нар нэрнгээсээ эх оронч байдаг юм байна те. Нэрнгээсээ эх оронч хүн гэдэг бол гоё аялдаг хүнийг хэлдэг юм байна. Цэвэрхэн аялдаг хүнийг хэлдэг юм байна. Энд тэнд хог навшаа үлдээдгүй хүнийг хэлдэг юм байна гэдэг. Энэ чинь өөрөө зөв соён гэгээр л болоод хүмүүсийг өөрчилж байна. Баярлалаа ингээд ярьцлага хүлээж авсан. Би соёлтой аялагч хөтөлбөрийг санаачлагч аялал жуулчлалын технологийн төв болон мөн үүнийг дэмжин ажиллаж байгаа аялал жуулчлалын мэргэжлийн холбоо CU компанид маш их баярлалаа.